Өнөөдрийн хөтөлбөр үргэлжилсээр байна залуусаа. Та бүхэн бас яг энэ орчин хараад за нэг зүгээр нэг хоолны нэвтрүүлэг явах гэж бодож байгаа бол та бүхэн бас жоохон андуурж байна тий. 3 сарын 1-ээс эхлэн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн МОКФО болон сонгодоо эмнэлэг гэх зэрэг маш олон байгууллагууд хамтарч 3 сарын 1-ээс 4 сарын 1-ний энэ сарыг эрүүл хоолтын буюу ходоод амрах сар болгон зарласантай холбогдуулан Love and Hot сүлжээ ресторантай хамтарч та бүхэнд энэ эрүүл хоолт гэж яг ямар хоол байдаг юм бэ тийм ээ. Энэ монголчууд ярьдаг штэ. Чингис хаанаас эхлээл бүгд мах идэж ирсэн учраас заавал маха идэх ёстой гэсэн тийм ойлголт байдаг. Тэгвэл энэ ойлголт бас арай өөр зүйл юм аа гэдгийг та бүхэндээ ойлгуулахын тулд энэ хүү бас одоо эрүүл хоолтыг та бүхэнд хийж зааж өгөх гэж байна. За миний хажууд Love and Hot ургамлан хоолны сүлжээ рестораны тоогооч Золж Яргал байна. Сайн байна. Амралтын өдрийн мэнд. Амралтын өдрийн мэнд та бүхэнд. За өнөөдөр хоёлаа эрүүл хоолтыг үзэгчтэй зааж өгөх болно. Хамгийн ихэнд бол уух зүйл юм. За тийм. Ямар уух зүйл нөхцөл эрүүл байх хэрэгтэй тийм ээ? тийм яах вэ? Өнөөдөр бид нөгөө ходоод амрах сарын аянтай холбогдуулаад хаврын үйлрэл ирж байгаатай холбогдуулаад та бүхэнд одоо ходоод гэсний үйл ажиллагааг дэмждэг, элэг цэвэрлэдэг, хүний биеийг хоргоожуулдаг тийм хүнсний бүтээгдэхүүнийг сонгож аваад бид бүхний нэрлдэг одоо смути гэж мэдж байгаа тийм ээ. Одоо залуучуудын тренд мод болсон байнга уудаг гэсэн тий. Тэгээд смутинд болохоор ямар нэгэн сироп одоо химийн найрлагатай эмгүүгээр хамгийн эрүүл смутиг хоргоожуулах смутиг хэрхэн хийхийг зааж өгье. За. Тэгээд манай смутинд болохоор энэ смутиний үнсэн дөрвөн зүйл орно. За хүрэн манжин. За банан бол бидэд. Тий, банан, жүрч, цагаангаа орж байгаа. За. Тэгээд энэ болохоор их энгийн амархан смути байгаа. За. Смутиг ер нь хийхдээ аль болох одоо нэг бэлгийн шин ногоо, шин жимсийг ашиглаж хийх хэрэгтэй. Тэгжээж өөрөө смутинийх нь одоо гол утга учир нь оршиж байдаг. Өөрөө энзимүүд нь тэгээд тий халуун ажиллагаанд ороогүй хоол гэдэг чинь өөрөө энзимээ хадгалаад ногооныхаа өөрийнхөө энзимийг хадгалж үлдэж чаддаг тийм ээ. Тэгээд тэр утгаараа дана түүхий ногоо жимсийг одоо сайн ариутгаж болгосны дараа смутинд хийх хэрэгтэй. За жүрч хийж байгаа. Жүрч болохоор өөрөө С витаминаар баялаг. Хамгийн гол нь жүрч С витамин баялаг гэдэг утгаараа ходоодны одоо харахаг үрвсэл тийм ээ ходоодны шархтантай хүмүүст илүү тохиромжтой ходоодны хор талаас сэргээл аш холбогдлын тасар өндөр байгаа. За жүрч нэг бүтэн жүрж орж байна. Энэ бол гэртээ ингэдэг штэ хүмүүс ундаа уудаг, газ ундаа уудаг. Тэгээ энэнийх оронд ингээд шимслүүдийг аваад ингээд смути хийчих юм бол хамаагүй. Тийм ер нь бол одоо нөгөө монголч нь орс жимсгтэй болсон тэгээд жимсийг л байнга л хэрглэж явах хэрэгтэй л дээ. Өдөрт ятан нэг смути уурчод байхад ер нь их зүгээр. Тэгээд тэрийг заавал ундаа бол ерөөсөө чихэртэй ус гэсэн үг шүү дээ. Смутиний бодлохоор өөрөө байгалийнх нь амт нь өөрөө байж байгаа. Тэгээд их гоё амсаа та нар зүгээр смути их энгийн нэг төрлийн хүнсний ногоо, нэг төрлийн жимс байхад тэгээд өөрийнхөө дуртай одоо ногоо навчид ургамлаараа ч юм өөрийнхөө одоо дуртай ногоонуудаараа л хийхэд л одоо смути маань одоо өөрийнхөө дуртай жимснүүдээр гэсэн үг шүү дээ. Тэгээд хүссэн төрлийнхаа смути хийж боломжтой гэсэн үг тийм. Ер нь бол одоо кивитэй смути хийж болт юм байлээ. Тэр нь өөрхөн хүссэн жимс. Тийм. Энэ смути болохоор их онцгой хүрэн манжинтай ахгүй. Хүрэн манжин өөрөө их онцгой. Энэ хүний биеийг хоргоожуулж яадаг, элэг цэвэрлж яадаг гэдэг утгаараа яг одоо нөгөө нэг элэг угаах сар гэдээ одоо эхэлдэг тийм ээ. Яг хаврын үйлрэлт тэгээд ходоод амраах гэж байгаа улсуудад бол маш их чухал одоо тохиромжтой смути гэсэн. За тэгээд смутин дээр нэг 100 г орчим ус хийчин. Хэрвээ өөр төрлийн смути хийж байгаа бол шингэнийхээ өөрөө сонгож болно. Жишээлбэл юу хийж болж байна? Сүү, ургамлын гаралтай сүүнүүд хийж болдог тийм ээ. Тэгээд кокосны ундаа хийж болдог ус гэж ярьдаг те. Юм гэдэг. За энэ дээр бас нэг нууц нь болохоор энэ цагаангаа байгаа. Цагаангаа яагаад хийж байгаа нэхээр цагаангаа өөрөө хоол боловсруулах нэг тогтцоог дэмждэг. Хоолыг маш хурдан шингээдэг. Тийм болохоор цагаангаа игээд тэгээ амт нь бас өөрөө гоё тийм часгийсэн амттай болдог. За ингээл одоо бидний шингэн хоол ерөөсөө 2-3 минутанд л ингээ болчихж байгаа. За одоо ингээд блендер дээр ингээд болоо. Ингээд болоо. Энэ ингээд ерөөсөө энзимтэй эслэгийн тэр чигээрээ байгаа ерөөсөө байгалийн цэвэр амин дэм л гэсэн. За энийг ууж хахад ундаатай бол харьцуулах хэрэггүй шүү дээ. Тэгээд савлсан ундаатай давхар гоё амттай мөртлөө эрүүл мэндэд хэрэгтэй. Тийм тэгээд их гоё.
Тэгээ хүүхдүүдэд ч гэсэндээ ерөнхийдөө ингэж хийж өгч байгаа хэрэгтэй. Хүүхдүүд янз ундаа авчихгүй хооронд гоё харагдуулаад ийм сам аавд хийчихэр хүүхдүүд чинь өөр ингэ дуртай угсалнд хүрдэг тийм ээ. За бэлэн болчлоо. За би амс үзчихв. Тэг хэлвэ хаа. За. Юу амттай? Банан амт гэдэг чинь. Тэгээд дээрээс нь жоохон жасисан амт ч юм. Тэгэхээр нэг бас яг ундаа шиг бол арай биш юм байна. Гэтэ жоохон өтгөн. Тэгсэн мөртлөө их эсэглэн ийм их онцлог. Жавхны шүүс ялгахаар их гоё амттай байна. Тэгээд ямарс яг энэ дөрвөн зүйлийг ашиглаад ийм смутиг хийгээд гэртээ уух боломжтой. За энэ смутидээ хольж хоёул ямар хоолыг өнөөдөр хийх вэ? За өнөөдөр бас л бүхэл ногоогоор яса боловсруулалт айлах багтай хотоодыг амраах зорилготой тэгээ эрүүл хамгийн хурдан боловсрдог хоол хийнэ. За тэгээд нэр нь юу вэ? Собо гоминтой ураг гэж байгаа. Собо гомин гэдэг нь болохоор Собо гомин нэ тийм. Энэ болохоор ямар гомин бэ гэхээр нэг гурвалжин будааны гомин байгаа. Гурвалжин будааны гомин гэдэг нь улаан буудаан, глютен ч юм уу те улаан буудааны хашилтай хүмүүс ч юм уу тийм хүмүүст зориулсан. Тэгээд илүү гурвалжин будаа маань болохоор өөрөө хамгийн их 8 төрлийн амин хүчил агуулдаг. Одоо ургамлын гаралтай төгс уургнуудын нэг тооцогддог. Маш сайн уургатай будаа үр тариа байдаг гурвалжин будаа тэрнээс гаргаж авсан гомил гэсэн үг тийм. Ер нь бол би ингэж ойлгоод байна. Ер нь бол залуучууд түрүүн бас билстэй мах идэх хэрэгтэй гэж. Хүмүүс нэг фитнесээр хичээлүүд ч юм уу ядархаараа хүн унтаж бие амраадаг тийм ээ. Яг л тэр процессыг ходоодондоо суулгаж өгөх хэрэгтэй. Махан хоол идэж ходоодод тэгж ажиллуулсан бол дараа нь энэ одоо ходоодонд хэрэгтэй ходоод амраахын хоолуудыг идэж эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй тийм ээ. Тийм эрүүл хоолж яана гэж заавалчгүй дандаа ингэ смути уугаач юм дандаа салаад идэж яваад байл одоо залуучуудын та нарын жоохон хэцүү гэж магадгүй л дээ. Тэгэхээр яг одоогийн хийх гэж байгаа хоо шиг ингээд бүх юмнууд нь хоорондоо ногоонууд нь хоорондоо зохицсон уургнууд нь ингээд одоо бүх төрлийн амин хүчлүүднээс нь бүрдсэн ямар ч насны хүмүүс идэх тохиромжтой одоо ийм хоолыг бол амттай хоолыг бол хүн болгон л заавал мах гэдэг халбгүй идэн тий. Өдөрч та бүхнийг заавал энэ хоолыг хийж ид тий. Заавал ийм хоол байнга ид гэсэн бас зүйлийг та бүхэндээ шаардж байгаа юм биш шүү. Энэ бол нэг 7 ногтоо нэг 2 удаа ч юм уу тий. Ер нь бол нэг сардаа 4 5 удаа энэ эрүүл хоолыг идээд өөрийнхөө биед эрүүл тэр хоолыг амин димээг өгч эрүүл амьдраарай гэсэн уриалгыг та бүхэнд дэвшүүлж байгаа юм шүү. За тэгээд хоол хоёлыг хийж эхлэе. Энэ бол тогоо хүртэл бас их өөр өдөг үгүй. Гүү одоо ялхаш. Тогоо хараал байл. Би одоо эрүүл хоол идэх тогоо өөр өдөг болов. Тэгээ хүн энэ өнөөдрийн үед болохоор би хоолоо одоо хамгийн гэрт хийх боломжтой хамгийн тохиромжтой тийм ээ гарын доорх материалаар яаж хийж болох вэ тийм ээ заавалчгүй нэг цагаан хоол гэхээр нэг юм байгаад бүр юм олох хэрэгтэй биш энэ ерөнхийдөө хэлбэг байдаг хоолны материалууд байгаа хамгийн гол нь энэ ногоонууд маань болохоор одоо үдээд энэ уйлралд хэрэглэх тохиромжтой ногоо хавар гэсэн үг тий хавар гэсэн үг тий одоо энэ хоол хүнсийг бас уйлралд зохицуулж иддэг гэж сонслоо. Тэгээд ер нь бол энэ хавар одоо ямар төрлийн жимс ургамлуудыг ямар төрлийн хоол хүнсийг хэрэглэх юм бол хүний бид хэрэгтэй байдаг. Хавар нөгөө өвөллийн уйлралд хүмүүс их хүнд хоол идснээс болоод биеийн одоо хорцсон байдаг тийм ээ. Тэгэхээр хаврын уйлрал болохоор тийм тэр дундаа цагаан сар даруулаад тэр дундаас ходоод гэцэг амраагаад тэгээ сүултээ илгээ цэвэрлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд болохоор ходоод гэцэг амраадаг тэр хоол унд маань болохоор ерөнхийдөө урамлан гаралтай хоолнууд байдаг. Хоолоо хамгийн түрүүнд нөгөө гоймонгоо чанж бэлдсэн байх хэрэгтэй. За халуун ус нь усаа буслахсныхаа дараа гомонгоо 5 орчим минут буслахад тэгээ хүүт усаар сойгоод юугаар гаргаж авна. Урамлын тусан хийгээд ингээд гомонгоо бэлтчихнэ. За тэгээд шошиг болохоор нэг хоногийн өмнө зүгээр усан хийгээд тавьхад энэ бэлтчихсэн байдаг. Тэгэхээр шошоо бас бэлтгэж байна. 50 гэсэн үг. Тэгээ бусад ногоонууд нь болохоор одоо нарийнхан гэрчээд тэгээд хоолндоо бэлэн гэсэн үг. За хамгийн эхлээд энэ цагаангаа саримс 2 хийсэн байгаа. За цагаангаа саримс 2 маань болохоор ямар хөвгтэй гэдэг вэ гэхээр түрүүн хийсэн цагаангаа бол хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагааг дэмждэг. Саримс болохоор өөрөө хүйтэн чанартай учраас одоо нөгөө ходоодны халуун хийсэн байгаа. Ходоод өөрөө хүнд хоол хийгээд нахтай хоол хийсэн учраас саримстай хоол идэх зүгээр байдаг. За тэгээд луунга хамгийн түрүүнд тасандаа хуурж өгч байна. Яагаад луун тасанд хуурах шаардлагатай вэ? Луун өөрөө амин димээр баялаг байдаг. Амин дэм болохоор өөрөө тасанд уусдаг амин дэм байгаа.
За мэдээллийг бол өстө жиггэн дэлгэрэнгүй өгч чинь тэгээд байраас болохгүй би шахахтаа дээшээ гарчих юм шиг байна. За. Луун сармис цагаангаа. Тийм цагаангаа. За луунгаа баг зэрэг уурсныхаа дараагаар өндөр нь хүртэл өөр юм тий. Тийм цагаангаас хийж юм тий. За нэг халуун гал дээр бол хийх нэргүй. Энэ хоолны бол болохоор луунгаас бус дээр нь тийм хуурах ажиллагаа орогддгоо. Луун бол бус ургамлыг харьцуулахад бол халуун боловсруулалт хийхэд тохиромжтой ургамал байдаг. Сүлжээ ресторануудаар лавны хотоор ер нь хэр их хүмүүс үйлчлүүлж байна. Ер нь хэр их хүмүүсийн эрүүл хоолтыг идэж ер нь сурж байна. Тэгээ одоогийн байдлаар Монголын хэмжээнд 15-20 ургамлын олон газар байна тий. Тэгээ тэр дундаа Улаанбаатарт маань болохоор 11 сүлжээ ресторан байдаг. Лаван хатын салбараа дээрээс нэмээд Боско, Верда, Луна, Планка, Лил Бутаг олон газард байдаг тий. Тэгээ эдгээр болохоор өөрсдөө ингэж ихээр нэмж ингэж хүмүүс ихээр хоолж эхэлж байна гэсэн үг болж байна. Тэгээ яг хоо дэлхийн нэг дээр гэсэн сайныг судалгаа уншиж байгаа. Тэр нь болохоор монголчууд болохоор хамгийн одоо эрүүл хоолтод шилжиж байгаа ард түмний тоонд багтж байна нэ. Тэгэхээр яг тэр судалгаа маань юугаар яаж авахаар хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүн тийм ээ үйлчлүүлж байгаа газар эдрийн дээр нь тулгуурлаа хийсэн судалгаа тийм ээ. Тэгэхээр яг монголчууд маань бол их байдаг болсон байна. Одоо манай дээр чи өнөөдөр шиний 8 гээл ингээд өдрийн ундлаар ихэд дүүрэн хүнтэй ачаал ихтэй байх шиг байт юм уу тийм. Яг тийм өндрүүдүүд их байдаг. Ер нь бусад үеэр ч гэсэндээ байнгын хүнтэй иждэг. Ер нь болчихгүй шүү. Тэгээ ер нь бол миний таньдаг нэлээд хүмүүсээс цагаан хоол иддэг. Ер нь эрүүл хоолтыг иддэг маш олон хүмүүс байна. Тэгээд тэр хүмүүсийн царай төрөгч бас их сайхан цайгаад л байх юм тий. Тэгэхээр бас энэ ходоод зөв хоолтыг идэхээр бие маань давхар эрүүлж байд. Тэнгүүд гаднах тэр царай их гоё цайгаад их гоё гэрэл гэгээтэй харагдах юм аа. За энэ ямар ногоо вэ? Энэ болохоор саримсны иш байгаа. Энэ болохоор тийм. Энэ болохоор үргэлжлэн эсрэгүүлэхэд байдаг. Тэгээ яг мэдээч хэрэг бид олон төрлийн юм идж байгаа тийм ээ. Хүн замаа цагаан сар үеэр яаж байгаа. Саримс бол их хоол боловсруулахад их сайн ногоон тоосолдог болохоор саримс иш. Тэгээ өнгөн ч гэсэндээ гоё болж өгч байгаа хэрэгтэй тийм. За тийм. За энэ дээр одоо жоох ус хийгээд энийг бол нэг хуурах ажиллагаа хийхгүй баг зүргийн ус хийгээд өөр нь зөөлөн гатаар өөр нь болох юм шүү. За энэ усан дээр энэ болохоор ногоон шаш байгаа. Одоо буурцагт ургамал ийм шашлаг ургамлыг бол бид нэр их идэж сурах хэрэгтэй байгаа. Одоо их хүмүүс ч иддэг болсон байна тийм ээ. Тэгээ энэ ногоон шашны бол болохоор яагаад ногоон шашийг өнөөдөр сонгож авсан бэ гэхээр ногоон шаш маань өөрөө хаврын өдрөд маш тохиромжтой байдаг. Хоргоожуул биеийг хоргоожуулж өгч яадаг, бөөрийн тамирыг сэргээдэг гэдэргээ их олон давуу талтай байдаг. Тэгэхээр энэ ногоон шашиг гэсэн тэгээд шашийг өөрөө дандаа ийм үр тариатай хослуулж идэх хэрэгтэй байдаг. Тэгээ өнөөдөр Сабо 300 будааны гомонтой байгаа учраас шаштай хамт идэх юм бол нөгөө төгс уург гэдэг нь болох юм аа. За тэр утгаараа шашиг авсан. За тэгээд амтлагаануудыг хэлэх үү те? Тэг. За амтлагааны хувьд болохоор их онц энэ болж өгвөл хүмүүс үргэлж олдохоор энгийн амтлагчдыг оруулах бодсон. За мэдээч хэрэг за давс байна тийм ээ. За давс л олдноо. Хар барьц. За хар барьц бол олдноо. Тийм хар барьц чи өөрөө бас хоолойны гадаг нэгдэг тийм ээ. Тийм. За тэгээд энэ дээр болохоор нэг хоолны маань онцлог болохоор гүнжтийн тос гэдгийг оруулж ирж байгаа. Өөрөө луун хийсэн учраас тосноос айх хэрэггүй. Яагаад гэвэл луунтай учраас тэгээд гүнжтийн тос болохоор бусад тосыг бодох юм бол хамгийн их антиоксидант буюу биеийг одоо нэг шүтлгээс их шүтлээс одоо хамгаалдаг тийм ургамлын тос байдаг. Тэгэхээр гүнжтийн тосыг тэгээд энэ гүнжтийн үртэй хийж байгаа. Гүнжтийн үр болохоор өөрөө цайр, магний гэдэг маш олон төрлийн амин гинүүд эц бацруудаар баядаг юм юу гэдэг. За ингээд энэ бол хоол болох юм дөгчин тийм ээ? Тийм дөгчин. Одоо ингээд жоохон юу яагаад байна? Жоохон хуурна. Жоохон хуураад одоо тантаа жоохон байсан. За одоо хоол маань ер нь бол 80% та болчихлоо. Хуурж байна. За энэ оронд бас нэг ганц хоёр мэдээлэл авах гэдэг байхгүй би. Одоо жишээлх юм бол мах идж байгаад гинт ингээд эрүүл хоол идэхээр махны хамт орохгүй болохоор нэг жоох идэж чаддгүй. Нэг тийм тал байдаг шнэ. Дасаж өгдөг те. Яг тэрнтэй адилхан нэг жоох махны хамт оруулдаг бас тийм хоол байт юм байл шүү дээ. Тийм бай. Тэлгээ яг дөнгөж одоо ургамлын хоолн ч юм уу дөнгөж цагаан хоолны шилжиж байгаа хүмүүсээр болохоор манай ихэнх одоо хоолны газрууд маань болохоор тийм махны амттай төстэй тийм одоо шар буурцгийн уургнуудаас хийсэн тийм хоолнуудаар үйлчилдэг байгаа.
Тэгээ бүгдээрээ шар бурцгийн уураг гэдэг чинь бас өөрөө шар бурцсан цорын ганц бүх амин хүчлүүд нь бүрэн байж байдаг хамгийн төгс уурагтай ургамал тооцогддог. Тэр утгаараа шар бурцтай хоолнд бол зөндөө байдаг. Энэ хоолны үед маань болохоор яг ходоод амраах сарын аянтай холбогдуулаад зарим хүмүүс болохоор тийм сайхан ногоо идмээр санагддаг. Тэгээ би энэ яхаар хөөр хүчилсээр ирэхээр шүтлэг ямиг шаардаад ирдэг те. Уруулахтаа эхэлт юм шүү дээ. Тийм. Яг тэрний зориулаад ингээ хийсэн хоол байгаа. Энэ хоол маань энэ бол махны амт бол байхгүй, энэ бол хоолыг хотоодыг амраах. Тийм, хотоодыг амраах Япон маягийн амттай хоол. Яг тэгвэл нөгөө шар буурцгийн сүмс орчдог, өөрөө цагаангаа орчдог, сармас орчдог гэдэг утгаараа их өөрөө онцлогтой сонио амттай хоол байгаа. Тэгээ золоо өөрөө цагаан алт нь. Цагаан алт. Ер нь бол хэдэн жил идэж байна. Ургамлын хоолыг одоо 10 жил идэж байна. 10 жил идэж байна. За өөрчлөлт яаж гарав? Тэгэл ер нь одоо шилбэл өөрчлөлт ингээл байнгын мэдгчээд хүн байнгын өсчээдэг те. Одоо шилбэл цагаан хоолнд орсныхаа дараа ургамлын хоолнд ордог. Эргээд илүү их хөнгөн хоол идэх хичээдэг тийм ээ. Тэгээд одоо оюун санаа сайжирдаг ч гэдэм үү тийм ээ. Баг унтдаг болдог ч гэдэм үү те. Ерөнхийдөө л жоохон хүн юм идээд ирэхээрэл би ихцүүд ингээ баланс алдагдаад ах юм мэдэрчдэг те. Одоо 10 жил гэдэг чинь бол ерөнхийдөө одоо бүр яаснаа ч мартцсан үе болсон шүү дээ тий. Аль хэдийн ингэж явцсан. Золоо бол 2 цаг л унтдаг гэж байгаа юм тий. Шөнө 2 цаг унтдаг. Юу нь бол хүн чинь бага унтаад тархи их ажлуулаад ирэхээр их гоё эрг энергитэй болж эхэлдэг тий. Тэгэхээр энэ бол энэ эрүүл хоолтыг үзэж та бүхэн нэг 7 хоногтой нэг ч юм уу 2 удаа баг багаар дасгаж яагаад энэ бол махан олооч гэсэн бас холиод ингээд явах юм бол та бүхэн эрүүл мэндэд маш их аж тустай гэдэг мэдээллийг та бүхэнд өгж байгаа шүү. За энэ бол баг болж байна тийм үү? Буураад одоо ингээд ерөнхийдөө сая хуурах ажиллагаа гэхээс илүү нөгөө өөрийнх нь шүлэнд нь жоох ус хийгээд шүлэнд нь болгочихж байгаа байхгүй. Яг л нам гадаар явсан учраас. Тийм за одоо тавглана. Энэ бол хоол бэлэн болчихлоо. Хотод ажиллуулж байна. Өнөр их сайхан байна. Тийм. Энэ өөрөө энэ бор будааны, гурвалжин будааны гомь өөр их гоё амттай. Олдно үстэй. Олдгүй яг хоо энэ супермаркетуудаар, захуудаар бүх газар байгаа. Ийм гомь байдаг. Ийм бор өнгөтэй. Тэгээ бор өнгөтэй гомь байдаг. Ямар ч тийм глютен агуулаагүй одоо их хөнгөн хурдан боловсрдог гэсэн үг шүү дээ. Ходоод амраах гэж учраас бид нар аль хурдан боловсрох хоолыг сонгох хэрэгтэй. Тэгээ дамаа хоолны дэглэм барьж байгаа бүсгүйчүүдээ болохоор юм уу гоё хоол. Их гоё юм. Нэг юм асууч нөө нэг жоон тархалтай байгаа хүмүүс одоо зөв хоол идэх юм бол турна. Зөв яах вэ? Зөв. Ер нь бол турхан хүмүүс ч гэсэн турхан хүмүүс ч гэсэн тархална. Тэг. Хамгийн гол нь хөдөлгөөнтэйгээ зохицуулаад хизээ юугаа гол нь нөгөө хоолны баланс гэж нэг чухал юм байна л да. Жишээл юутай хэдийд нь идэх үү гэдэг аюул чухал асуудал та. Жишээлбэл би өдөрт одоо нэг 4-5 удаа хоол иддэг юм байлаа л да. Нилээ хитнэ. Тэгвэл энэ одоо цагаан хоол их хурдан шингээд ахаар их олон идэх үү? Үгүй хүний бие өөрөө хөнгөн ядрах тусмаа хүн их хоол иддэг байхгүй. Тэгэхээр хүн өөрөө их нөгөө нэг хоол нь зөв боловсроод гол нь хоол чинь нөгөө нэг эцсийн хоол маань бид маань шимт хижээл болж очих нь хамгийн чухал байдаг те. Тэгээ ургамлын хоолны хувьд болохоор хамгийн шимт хижээл болж очдог хоол болохоор одоо нөгөө бид нэр амин дэм бүтээгдэхүүнээс гэхээсээ илүүтэйгээр хоолноос өөрийнхөө шимт хижээлийг аваад байвал бидний эрүүл мэндэ сайн те. Ямар нэгэн бүтээгдэхүүний хараат туслал болно гэсэн үг шүү дээ. За энэ дээр болохоор одоо нэг хуурах хоол учраас бид нэг уухантай идэх гэдэг тал байдаг те. Тэгээ уухантай хамаагүй шингийн юм хоолтой хамт идэх юм бол хоол нь бүдүүн гисэнд орж боловсрох нь багасаад тэгээд одоо хийдэх ч юм уу те одоо хий гаргаад идэх ч юм уу тийм тохиолдол их байдаг шүү дээ хүмүүс те. Тэгээд дамаа манай монголчууд тэгэхээр яг энэний шингэний тааруулж ингэж баланс нь байхын тулд өвөрцөө хийсэн. Тэгээд өвөрцөө бол бүх төрлийн ногоотой зохицдог бүх төрлийн хоолнд одоо орж өгдөг. Ерөөсөө олон улсын ногоо шүү дээ те. Тэгэхээр өвөрцөө гэдэг чинь зүгээр. За энэ дээр болохоор чимэглэлийн жур маань ингээд хар гүнждүүр засаж байна. Тэ? Бас идэх аппетитийг хөдлөх хэрэгтэй. Тийм мэдээж хэрэг тэлгүй яах вэ? Тэгээд энэ хар гүнждүүр бас өөрөө их сайн юу байгаа. Ногоо байгаа. Калор баян. Тэгээд нөгөө Азийн болохоор энийг болохоор гоо сайхны зорилгоор хэрэгэлдэг. Үсийг хараа болгодог тийм арьсан сайн. Тийм. Тэр утгаараа хар гүнждүүрийг байнга хэл. Манай хоолны газрын хувьд гэхэд одоо баг будаанда дандаа хар гүнждүүр өгдөг. Хоолж байгаа сонголт болгондоо гурвалжин будаа юм уу цагаан будааны аль нэгэнтэй сонгож хэрэглэх боломжийг олгодог. Тэгэхээр бид нэр өөрсдийнхөө дуртай хийх боломжтой. Нэг хоол бэлэн болсон. Бэлэн болчихлоо. За би амсъя. Гэтэ ер нь бол би өмнөөс цагаан хоол ер нь бол энэ эрүүл хоол ер нь иддэггүй байсан л да. Тийм амсаад.
Гомтой нэг. Яг болж байна. Бас идэхэд очиртай. Чи бараг л махтай юм шиг юм шүү дээ. Нэрээ. Юу вэ нөө? Энд дэр бол ер нь махтай юу ч хийгээгүй. Тийм ээ. Ирүүлтэй. Их би энэ амт их султай байх болоо үссэн их хүчтэй амттай. Тийм ээ тий. Яг Аз маягийн, Япон маягийн гэдэг утгаараа нөгөө цагаанга сармис хийцэн болохоор жоохон хүчтэй амт орж байгаа. Тэгээ шар бурцхан сүмэс орсон. Тэгээд хүчтэй байгаа. Тэгээ гол нууц нь хийсэн гүнжтийн тас антиоксидантаар баялаг гүнжтнээс хийсэн. Тэгээ яг махтай, мах шиг юм шиг амттай хоол идэх юм бол манай лав хатуудын бүх сүлжээ ресторан цагаан хоолны бүх газруудаар яг мах орлуулагчтай хоолнуудыг зардаг. Өстой гоё болно. Тэгээд нэг монголчууд ингэдэг шүү дээ. Одоо жишээлх юм бол японочууд ч гэдэм үү гадаад хүмүүс одоо шөнө 7 цагаас хоошо хоол идэх юм бол шөнө гисний үедээ ингээд бүр унтчихдаг юм нэ. Гэсэн манай монголчууд бол орой шөнө юм идсэн ч гэсэн ингээд одоо ходоодод дасгадаг гэл өөрсдөө ингээд идэг штэ. Яг бол тийм биш юм аа. Монголчууд ч гэсэн бас өөрхөн ходоодыг хайрлаж эртнээс одоо бас энэ эрүүл хоолыг идэж зөв одоо би галбиртай зөв эрүүл мэндтэй байгаасаа гэсэн үднээс энэхүү хоолуудыг та бүхэндээ зааж өгч байгаа. Дараагийн 7 өдрийн игрэг хөтөлбөрөөр нэгэн хүнийг сонгож авч яагаад сонгогдсон эмнэлэг дээр бүр шинжилгээг нь хийж байгаад ямар одоо эргэтэн өвчлөлттэй байна. Тэрийг одоо бас эрүүл хоол идснээр зүгээр болох уугүйг нь бас та бүхэндээ ажинхан амьд үзүүлэх болно. Тийм учраас игрэг хөтөлбөртөөгөө X хөтөлбөртөөгөө хамт байгаараа. Өнөөдрийн бас ийм гайхалтай хоолыг шинэлэг хоолыг бас залуучууд зааж өгсөн. Зоолж ургаалтаа маш их баярлалаа. За та бүхэнд манайхаар хүрэлцэн ирж нэвтрүүлэг хийсэнд баярлалаа. Тэгээ та бүхнийг хоолныхоо хэм маягийг өөрчлөөд тэгээд илүү шинэлэг зүйлсийг бас идэж хэрэглээсэй. Тэгээ эрүүл агаасай, хөдөлгөөнтэй агаасай гэж хүсье. Их гоё ингээд амт одоо л амттай л. Тэгээ та бүхэн бас яг энэ хоолыг идэхийг хүсэх юм бол Love Hot рестораны зориод ирээрэй. Эсвэл TV5-ийн сайт руу ороод ухрааж үзээд гэртээ бас нэг хийгээд үзээрэй гэж зөвлөж байна. Ингээд игрэг хөтөлбөр өргөжлөсээр залуусаа. За баярлалаа.